хайтирхан баруун зүүнээ тойруулаад баахан наадам бүжээрээ нас залуу бүсгүйчүүд наадам дэхтэн дэвсэрээ нартай залуус наран саран хайтирхан Самбайцгааны эрхэм хүндэт үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевизээс бэлтгэн хүргэдэг ихэл соёлоо дээдлэгч түгээн дэлгэрүүлэх зорилготой ихэлний уралдаанд нэвтрүүлэг маань нийслэлийн 67 дугаар сургуулиас та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр 30 жилийн түүхтэй Ice Mark-ийн хамт олон маань бас оролцож байна. Бас Бамбар байна бас өнөөдрийн нэвтрүүлэгт хамт ирсэн байгаа. Бамбартаа бас баярлалаа. Яг одоо үзэгч та бүхэндээ нэвтрүүлгийн дүрмийг танилцуулъя. Өнөөдрийн нэвтрүүлэг маань 2 үеэс бүрдэнэ. Эхний хэсэг 6 асуулттай, харин хоёр дахь хэсэг маань 8 асуулттай. Асуулт тус бүрт 3 хувилбар гарч ирнэ. Сурагчид маань өөрсдийн хамгийн зөв гэж бодож байгаа хувилбарынхаа ард зогсох юм аа. Энэ мэтчлэн явсаар зөв хариулсан сурагчид маань 2 дугаар үедээ орно. Харин буруу хариулсан сурагчид маань сууллаа сунаа гэсэн. Гэх мэтчлэн явсаар 2 дугаар үеийн төгсгөл хэдэн сурагчид ялагч болж болох боломжтой юм аа. За ингээд Бамбара өнөөдрийн нэвтрүүлэгт маань бас хамт байгаадаа баярлалаа. Тэгээд бас Бамбар маань өнөөдрийн нэвтрүүлэгт бас хамгийн сүүлд өөрийнхөө гарын бэлгийг бас гардуулахар байгаа тийм үү? За баярлалаа. Ингээд албан ёсоор хамтдаа нэвтрүүлгээ эхэлцгээе. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Ice Mark. За энэ жил 67 дугаар сургуулийн маань бас мөн 50 жилийн ой бас тохиож байгаа. Та бүгддээ бас 50 жилийн ой баярын мэндийг хүргэе. Ингээд 1-р үеийн эхний хэсгийн хамгийн эхний асуултыг сонсцгоё. 1-р үеийн 1-р хэсэг. Эхний асуулт. Бороо хэлбэгтэй зам бол дунд булгийн улстай нийлэх нь бий гэсэн өгүүлбэрийн бороо гэдэг үгийг ойролцоо утгатай үгээр сольж найруулвал аль нь оновчтой вэ? А. Хур. В. Хаадар. В. Шүүдэр. 5 4 3 2 1. Яагаад аадар Б вариант биш үү? Шүүдэр. Аадар. Бид нар чинь бороотой бас ширүүн бороо болоход ямар бороо? Аадар бороо орж байна гэдэг үстэй. Б бол байж магадгүй. За тэгвэл хамгийн эхний хэсгийн эхний хариулт А юу? Эсвэл босод тань сонголт байна. Зөв хариулт А хувилбар буюу хур. За та хэдэ баяр хүргэе. Хамгийн эхнийхээ асуултанд амжилттай хариуллаа. Хамгийн эхний асуултанд 25 сурагч маань бүгд амжилттай хариуллаа. Харин одоо хоёр дахь асуултыг сонсцгоё. 2-р асуулт. Урц үг гэсэн үг нь утгын хувьд ямар хэлбэр вэ? А. Дам утга. Б. Шилжсэн утга. В. Ойролцоо утга. 5 4 3 2 1. Б хувилбар хэрвээ буруу байх юм бол харамсалтайгаар бүгдээр хасагдана. Би боломж олгоё. Яг та 25-аас эргэлзэж байгаа сурагч байна уу? Вариантаа солих боломжийг би бас олгож байна. За. Хамгийн арын 2 сурагч маань вариантаа өөрчилж болох уу гэсэн сандыг дэвшүүлсэн байна. За вариантаа өөрчилж болно. Аль хувилбар вэ? А дээр үү? За 2 сурагч маань хувилбараа өөрчлөөд А дээрээ зогсчлоо. Харин одоо асуултын зөв хариулт А юу? Б юу? Зөв хариулт Б хувилбар буюу шилжсэн утга. За манай 2 сурагч маань хоёулаа зөв хариултан дээр ирсэн боловч өөрсдөндөө бас эргэлзээд А хариултан дээр зогсоод тун амжилттай бүдэрлээ. Эхний хэсгийн 3 дахь асуултыг хамтаа сонсъё. 3-р асуулт. Хүний бодлыг огтон илэрхийлэх үгийн дараа ямар тэмдэгт бичдэг вэ? А. Давхар цэг. Б. Цэгтэй таслал. В. Цуваа цэг. 5 4 3 2 1. Эхний хэсгийн
3 дахь асуултанд манай сурагчид маань бүгд яг энэ тэнцүү 2 хуваагдсан зогссон байна. А вариант яг зөв үү? Зөв. Жохо чанга хэлээ. Зөв гэд улам дуун багасаад эргэлзээд байгаа юм уу юу? За. Харин нөгөө талын сурагчид маань В вариантыг үнэн хариулт гэж одоо сонгон зогссон байна. В хариулт буруу байвал яана? Буруу биш ээ. Зөв л байж таараа. За буруу биш ээ, зөв л байж таараа. Ингээд хамтдаа А хариулт зөв үү? В хариулт зөв үү? Хамтаа хариултаа сонсоо. Зөв хариулт А хөлбөр буюу давхар цэг. За энэ жил 67 сургуулийн маань 50 жилийн ой болж байгаа тийм. Яг энэ нэвтрүүлэгт орж байгаа найзуудаа болон багш нартаа дамжуулж бас мэдчилгээд өвшөөлөө шүү дээ. Тэгээ би яг 50 жилийн төгсөлд өөрөө 12 дугаар ангийн сурагч. Тэгээд энэ 12 жилийн хугацаанд юу ч гэсэн багш нартай бол үнэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд үлдсэн бас хүүхдүүдтэй ч гэсэн үнэхээр амжилт хүсье. Тэгээд үеийнхаа найзууд ч гэсэн амжилт хүсье. За та хэдээ бас сургуулаа төгсөөд Ешийн хамгийн өндөр оноог аваарай. Бас хүссэн мэргэжилтэд хүрээрээ. Тэгээд өөрсдийнхөө сонгож байгаа мэргэжлээ заавал эзэмшээрээ бас их улс их орондоо бас маш хэрэгтэй хүмүүс болоорой гэж хүсье. За юу. За баярлалаа. Дараагийн асуулт. Асуулт номер 4. Дөрөвдүгээр асуулт. Эдэний их цай. Эдийн их хадаг. Амьтны их юу гэдэг вэ? А. Чон. Б. Загас. В. Хангард. 5 4 3 2 1. За зөв хариултыг манай сурагчид маань загас буюу Б вариантаар зогссон. Амьтны их хангард биш үү? Биш. Боломжгүй. Яагаад? Ер нь зарчмын хувьд бол ямар ч амьд битэн уснаас гаралтай тийм болохоор тэгээд загас гэсэн. Амьд бит уснаас гаралтай тийм учраас зөв хувилбар Б гэж бодож сурагчид маань зогссон байна. Хариулт нь зөв буруу юу хамтаа сонсцоо. Зөв хариулт Б хөлбөр буюу загас. Сурагчид маань 4 дахь асуултанд бүгдээрээ амжилттай хариулсан. Арай одоо 5 дахь асуултыг хамтаа сонсоо. 5 дугаар асуулт. Долоон голтой гэж юу гэсэн утгатай үг вэ? А. Хашир. Б. Санамуутай. В. Амбүхтэй. 5 4 3 2 1. Хааштай. Гүү юу? Санаа мото хүнийг ер нь бол 7 голтой гэдэг шүү дээ. Биш үү? За тэгвэл энэ зогсож байгаа А вариант үү? Эсвэл сурагчтай маань зогссон В вариант үү? Зөв хариулт В хөлбөр буюу амбүхтэй. За сурагчид маань 5 дахь асуултанд тун амжилттай хариулсан. За тэгээд ер нь бол одоо ингэдэж штэ тий. За бид хэд бол одоо зэнжи үеийнхаа тий үеийн хувьд бол одоо ах нь бол одоо зэнжидээ орох уу, зөнжидээ орох уу бас сайн мэдэхгүй л байна л да. Ер нь бол энэ зэнжи гэдэг үеийг ярь нэг юм тодорхойлж хэлбэл яг таад яг юу гэж хэлэх вэ? Өөрсдөө яг энэ үеийг. Ер нь өөрсдийн гэсэн зорилго, хүсэл бодолтой яг өөрсдийнхөө ингэж ирсэн хүсэл рүү тэмүүлдэг гэж боддог. Ер нь өөрсдийн гэсэн бодолтой, өөрсдийн гэсэн хүсэл тэмүүлэл рүүгээ ер нь бол зоригтой хөдөлдөг ийм үеийг бид хэд бол зэнжи үеийнхаа гэж тодорхойлно гэсэн үг тий. За тэгвэл одоо бүгдээ хамт 6 дахь асуултыг хамтаа сонсъё. 6 дугаар асуулт. Аас, эс, ос, өөс нь ямар тийн ялгалын нөхцөл вэ? А. Заах. Б. Гарах. В. Харьяалах. Энэ миний ярьдаг хүн амт байхгүй юу? Дагаад ирчих хүн байхгүй юу? За энэ бол бас монгол хэлэнд ер нь бол бараг 1-р анги, 2-р ангиас ер нь бол заадаг хичээл те. Амархан асуулт байлаа. Тэгээд сурагчтай маань сонгосон Б хариулт зөв буруу юу? Зөв хариулт Б хөлбөр буюу гарах. 1-р үеийн хамгийн эхний хэсэгт 25 сурагчаас 11 сурагч
2-р үе рүүгээ амжилттай орохоор боллоо. Та бүхэндээ баяр хүргэе. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Ice Mark. Яг одоо 1-р үеийн 2 дахь хэсэг эхэлж байна. 25 сурагчид маань асуултандаа хариулахад бэлэн болсон байна. Ингээд эхний асуулт. Эхний асуулт. Аавын дүүгийн хүүхэд таны юу болох вэ? А. Авга дүү. Б. Үеэл. В. Дүү. 5 4 3 2 1. За сурагчид маань хамгийн эхний асуултан дээр Б хөлбөрийг сонгосон. Аавын дүүгийн хүүхэд таны хувьд юу байх вэ гэсэн сонголт байсан. Авга дүү биш үү? Биш үү? Тиймээр аавын дүү гэсэн. Аавын дүүгийн хүүхэд. Бороо гэж бодчихно. Тэг. Зөв үү? Хөлбөр. За манайхнаас одоо хамгийн эхний асуулт нь бидүүлээ Б хөлбөр 3 байх юм бол энэ 25 байна. Бүгдээрээ ташраараа унана. Маш баяртайгаар унана. Би та хэдэд вариантаа өөрчлөх боломж олгож байна. За нэг сурагч маань хаашаа явчих вэ? А руу явсан уу? А хөлбөр ер нь зүг бахаа гэж бодсон. А хөлбөр дээр нэг сурагч маань нэрээ зогссон. Ягаад А хөлбөр гэж бодсон бэ? Авдул. За авгадуу. Харин одоо битүүрийн зогсож байгаа А вариант уу? Бусад сурагчтай маань зогсож байгаа Б вариант уу? Зөв хариулт. Б хөлбөр буюу үеэл. За өнөөдрийн нэвтрүүлэг маань нийслэлийн 67 дугаар сургуулиас та бүхэндээ хүрч байна. Тэгээд анги хамт олон ер нь бол 67 дугаар сургууль сурж байгаа хүүхдүүд ер нь хэр найрсаг вэ? Хэр хамт олон бэ? Багш нар нь бас шавнартайгаа ер нь хэр нийтч вэ? Заах арга барилуд ер нь ямар вэ гэдэг талаар нэг сургуулийнхаа талаар нэг танилцуулаач төхөө. За манай сургууль бол ер нь багш хамт олон сурагч нартайгаа найзууд шиг тийм илдэг, харилцдаг. Хүүхдүүд бол бие биендээ бараг л үеийн шүү дээ. Ер нь дээшээ нэг доошоо нэг байсан гэсэн ер нь бол ингээд нөхөрлөл явж идэг. Багш нар гэсэн ялгаагүй ингээд хичээлээрээ ч гэсэн ялгаагүй ингээд ер нь л гоё. Ер нь нэг найрсаг сургууль байна тий. За одоо бүгдээрээ 2 дахь хэсгийн 2 дугаар асуултыг сонсцгоо. 2 дугаар асуулт. Тэр надад ном өгсөн өгүүлбэрийн надад гэдэг үг ямар гишүүн бэ? А. Өгүүлхэн. Б. Тусагдхан. В. Байц гишүүн. 5 4 3 2 1. За мөн л манай сурагчид бүгдээрээ Б вариантыг сонгож зогссон байна. Хэрвээ энэ буруу байх юм бол бас бөөнөрөө унана. Тэ? Тэр ихтэй байна. Ихтэй байна уу? За ер нь бол олон жилийн дунджаас урд байгаа хүмүүсүүд ер нь бол их хвчлэн ер нь ангийнхныгаа уриалаад аваад ирсэн хүмүүс байдаг. Харин ар зогсож байгаа найзууд нь бол зарим нэг нь бол хариултандаа үнэхээр ихтэй байдаг. Зарим нэг нь бол дагаад хүрээд ирсэн байдаг. Тэгэхээр ард зогсож байгаа сурагч маань юу бодож байгаа бол Б вариантыг сонгосон. Ер нь бол хариултандаа хэр ихтэй байна. Хэрвээ Б вариант буруу байх юм бол бүгдээрээ хамтдаа ямар ч ялагч байхгүйгээр амжилттайгаар унана гэсэн үг. Хэр ихтэй байна? Итгэлтэй. Тусагдхан гэдэгт бол бүрэн итгэлтэй байгаа тий. Яг гэвэл нөгөө хин одоо би чи надад ном өгсөн гэж байгаа штэ. Тэгвэл өгсөн гэхээр ингээд үйл үг буюу ингээд үйл үг тэгээд хин би гээд тэнгууд хин ди надад гээд тусагдсан болж болохоор тэгсэн. Сурагчдын маань сонгосон Б вариант зөв үү? Аль эсвэл буруу юу? Зөв хариулт. Б хөлбөр буюу тусагдхан. 2 дугаар хэсгийн 3 дахь асуултыг бүгдээ хамт сонсцгоё. 3 дугаар асуулт. Дөрвгүй бух шиг гэж юу гэсэн утгатай вэ? А. Ааш муутай. Б. Ууртай, уцаартай. В. Зүрүүд, бүжүүд. 5
4 3 2 1. За манайхан чи зүгээр марш гэсэн команд авсан юм шиг В вариантн дээр ирээ зогсчлоо. В вариант зөв үү буруу юу? Зөв хариулт В хувилбар буюу зөрүүд гүжүүд. Нэгдүгээр үеийн 2 дугаар хэсэг. За одоо яг 4 дахь асуулт. Сурагчдын маань ер нь бол 80% нь бол одоо асуултанд зөв хариулцсан явж байна. За одоо харин 4 дахь асуултыг бүгдээрээ хам сонсъё. 4-р асуулт. Үйл үгийн төгсгөх нөхцөлийг юу гэж хуваадаг вэ? А. Цагаар төгсгөх, биеэр төгсгөх. Б. Цагаар төгсгөх, тодотхонд төгсгөх. В. Цагаар төгсгөх, нөхцөлдүүлэн төгсгөх. 5 4 3 2 1. Хариулт зөв үү буруу юу? Зөв хариулт А хувилбар буюу цагаар төгсгөх, биеэр төгсгөх. За баяр хүргэе хараа. Ийм болоо налийн найзууд нь байна уу? Ийм болоо 5 асуултыг зөв хариулсан байна. За энэ асуулт бол бас нэлээд хүнд асуулт байна. Та бүхнээс анхаарлаа сонсоорой. 2 дугаар хэсгийн 5 дахь асуултыг хамтдаа сонсцгоо. 5 дугаар асуулт. Хүмүүн бичиг шүлэг хэний зохиол вэ? А. Ягуу хулан. Б. Дамдын сүрэн. В. Дулам. 5 4 3 2 1. За яг л бүгдээрээ марш хийсэн юм шиг бас бөөндөө вэрүү гүгээд очичлоо. Сууж байгаа найзууд нь яг юу гэж бодож байна? Ага явчих уу, мэддээд явчих уу, юу гэж бодож байна? Мэдээд явсан баха. Зөв. За тэгвэл бүгдээрээ хамт В вариант үнэн үү хотлоо зөв буруу гэдгийг хамтдаа сонсъё. Зөв хариулт В хувилбар буюу дулам. За тун амжилттайгаар сурагчид маань бараг сурагчдын 90% нь 5 асуултын турш маш амжилттай хариулсан байна. Харин одоо 1-р үеийн 2 дахь хэсгийн хамгийн сүүлийн асуулт. 6-р асуулт. Жигдэрсэн оддын дунд сар сайхан. Жигүүртэн шуудын дунд тавс сайхан. Жигдэлсэн моддын дунд юу сайхан гэдэг вэ? А. Зандан мод. Б. Галбар ваасан. В. Бодмод. 5 4 3 2 1. За энэ дээр бол хуваагдах баха сурагчид маань 1-р үеийн 2 дугаар хэсэг дээр за сурагчид маань бол 2 хуваагдсан байна. За Б вариантн дээр 1 сурагч, А вариантн дээр бусад бүх сурагчид маань ирсэн байна. Яагаад А вариантыг сонгоод энд хүрээд ирвэ? Энэ дээр бол олонхол тагчлаа үнэл. За энэ дээр бол олонхоо дагчлаа. Одоо буудчлаа гэсэн үг шүү дээ, тий. За Б хөлбөрийг сонгосон залуу байна. Цөөнхөө дагсуу. За цөөнхөө дагсан. Цөөнх нь өөрөө яаж байгаа ш та ганцаархнаа. Тэгээд өөрийгөө цөөнх гэнэ тий. Зөв хариулт Б хувилбар буюу галбар ваасан. За 1-р үе дээрээ ингээд ганцаархнаа ялагш боллоо бас баяр хүргэе. 2-р үе дээрээ бас маш амжилттай оролцсараа заяа. Найзууд нь байна уу? Бамбарт бүгд дуртай. Ингээд 1-р үе маань тун амжилттай өрсөлдөж за 25 сурагч өрсөлдснөөс яг одоо миний хажууд 12 сурагчид маань 2-р үедээ амжилттай оролцохоор зогсож байна. Ингээд бүгдээрээ хамтдаа
2 дугаар үеийн хамгийн эхний асуултыг сонсцгоо. Эхний асуулт. Үгийн язгуур эсвэл үндсэн дээр нэг эсвэл хэд хэдэн дагвар нөхцөлийг өөрчлөлтгүйгээр залгуулан холбож шинэ үг болон хэл зүүн утга гаргадаг хэлийг ямар хэл гэдэг вэ? А. Угсармал хэл. Б. Залгамал хэл. В. Нийлмэл хэл. 5 4 3 2 1. За Б болон В вариантыг манай сурагчид маань зөв гэж сонгож өгсөн байна. В юу? Б юу? Зөв хариулт. Б хувилбар буюу залгамал хэл. Ингээд 2 дахь асуултыг сонсцгоо. 2 дугаар асуулт. Эхийн утга санааг бүрдүүлж байгаа хамгийн бага нэгж юу вэ? А. Үг. Б. Өгүүлбэр. В. Цогцлбор. 5 4 3 2 1. Хоёр сурагч А вариантыг сонгож өгсөн байна. Тэлтэй байна уу та хоёр маань? Тэлтэй. Тэлтэй нэ. За бусад сурагчид маань Б вариантыг сонгож өгсөн байна. Б вариантыг ер нь зөв л гэж бодож зогссон байх та тий. Эргэлзээл бол байна. За тэгвэл хамт Б юу? А юу? Зөв хариулт. Б хувилбар буюу өгүүлбэр. Сурагчдаас маань шигшигцээр 2 дугаар үеийн 2 дахь асуултан дээр энэ зүүн талд 4 сурагч маань үлдсэн байна. Одоо бидэнд цаана ер нь бол за 6 асуулт байгаа. Тэгэхээр энэ 6 асуултыг та дөрөв маань дөрүүлээ зөв хариулаад энэ удаагийн нэвтрүүлгийн маань бас ялагч болоосэй гэж хүсэж байна. Ингээд 2 дугаар үеийн 3 дахь асуулт. 3 дугаар асуулт. Монгол хэлэнд үеийг юу гэж хоёр хуваадаг вэ? А. Ил, далд. Б. Битүү, задгай. В. Дан, тавхар. 5 4 3 2 1. За сууж байгаа сурагчдын маань хувьд ер нь бол аль хариулт нь зөв гэж бодож байна. Б юу? За тэгвэл А юу? Б юу? Зөв хариулт. Б хувилбар буюу битүү, задгай. 2 дугаар үеийн 4 дахь асуултыг сонсцгоо. 4 дугаар асуулт. Худгийн усанд загас үгүй. Ууч үгэнд худал үгүй. Хөндөй тэнгэрт юу үгүй гэдэг вэ? А. Шат. Б. Хязгаар. В. Орой. 5 4 3 2 1. Хоёр сурагчид маань А хувилбарыг зөв гэж зогссон байна. Зөв хариултыг сонсгоо. Зөв хариулт. А хувилбар буюу шат. 2 дугаар үеийн 5 дахь асуулт. 5 дугаар асуулт. Шараа голын 3 хаан жүжиг хиний зохиол вэ? А. Лавгсүрэн. Б. Уран хаан. В. Намдаг. 5 4 3 2 1. За үлдсэн хоёр сурагч маань В вариантыг бол зөв хариулт гэж сонгон зогссон байна. За хариултаа хамтаа сонсъё. Зөв үү? Буруу юу? Зөв хариулт. В хувилбар буюу намдаг. Ингээд дараагийн асуулт. 6 дугаар асуулт. Уяг байвч дуулахгүй. Нүд байвч хөмсөггүй.
Тэр юу вэ? А. Яст мэлхий. Б. Мэлхий. В. Загас. 5 4 3 2 1 Хоёг байвч дуулахгүй, нүд байвч хөмсөггүй. Тэр юу вэ гэсэн асуулт байсан. Хоёр сурагч маань А болон В вариантыг цогон зогссон байна. А юу? В юу? Зөв хариулт В хувилбар буюу загас. За ямар ч хэл байсан асуултандаа амжилттай хариулаад тий. За 50 сурагчаас 40 бараг 8-д ороод 49-д ороод бараг ингээд маш олон сурагчтай ардаа үлээлээ. Тэгээ хамт олондоо бас дамжуулж багш нартай хамт дамжуулж үг хэлээш тэхөө. Сургуулийн нийт ажил багш сурагч бүх ажилчтай ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгээ энэ жил төгсөж байгаа 12-нд бас амжилттай төгсөхийг ерөөё. За баярлалаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн маань 2 дугаар үеийн ялагчаар манай 67 дугаар сургуулийн сурагч Сумья маань ялагч боллоо. Баяр хүргэе. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. Өнөөдрийн нэвтрүүлэг маань нийслэлийн 67 дугаар сургуулиас та бүхэндээ хүргэж байна. За 67 дугаар сургуулиас манай ялагч болсон 11-ийн А ангийн сурагч Сумьядаа бас бүгдээрээ дахин баяр хүргэе. За тэгээ Сумья маань яг одоо урдаа харагдж байгаа энэ азын хүрдийг эргүүлээд таарсан бэлгээ сонгоо авах нэ. За хүрдээ эргүүлээ. За бамбар таарсан байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгчээр 30 жилийн түүхтэй Icemark маань хамтран ажиллаж байна. За Icemark-ийг бид нар сайн мэдэн. За бамбар, Venus, Alaska болон зөв ардсны ундаа зөв үрэл гээд энэ бүх бас амттай гой бүтээгдэхүүнүүдээр нь бас бид нар бол сайн мэдэн. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань бас манай бамбар маань бас ирж удаа надад бас тусалж хамт хөдөлж байгаа. За бамбар маань бэлгийг гардуулах уу? Өнөөдрийн нэвтрүүлгийн ялагчаар 11-ийн А ангийн сурагч Сумья маань тодорлоо. Баярлалаа. Монголын үндэсний олон нийтийн телевиз бэлтгэн явуулдаг их хэл соёлоо эрхэмлэн дээдлээ их хэлний уралдаант нэвтрүүлэг маань өнөөдөр нийслэлийн 67 дугаар сургуулиас та бүхэндээ хүргэлээ. Тэгээд дараа бас маш олон сонирхолтой асуултаар үзэгч та бүхэнтэйгээ эргэн уулзах болно. Баярлалаа. Баяртай. Баруун зүнэ тойруулаад бахан наадам бүжээрэ нас цал өвсгүй чуд наадам дэхэн дэвсэрэ нартай буцаад ус наран саран хайтира